Улсын хурлын дарга ирэх юм шүү дээ. Монгол улс олон улсын сэргээн босгол хөгжлийн банк хоорондын 78 сая $8 эрчим хүч 4 төслийн зээлийн хэлцээрийг улсын хурлын эдийн засгийн байнгын орооны 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороо болон төсвийн байнгын орооны 2026 оны 4 дугаар сарын 15-ны өдрийн хамтарсан хуралдаанаар тус хэлсэн дэмжиж ерөнхий сайдын зөвхөмжээр гарын үсэх зурх эрх олгосны дагуу зээлийн хэлцээрт 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр гарын үсэх зурсан. Эрчим хүч 4 төслийн хүрээнд шинээр Мандалгов Арва хэр чиглэлийн 287 км урттай 220 кW-ийн цогцлогын дамжуулах агаарын шугам болон Уранга дэд станцыг шинээр барих Баянгар Арва хэр Мандалгов дэд станцыг өргөдөх ажлууд хийгдэх бөгөөд төсөл хэрэгжүүлснээр бүс нутгийн 50,000 гаруй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дэвшилж Хангаан болон Баруун бүсийн аймагуудад төлөвлөж буй хөгжлийн хөтөлбөрийг эрчим хүчний хангамжаар бүрэн хангах боломж бүрдүүлэх ачааллагдaltaа. Олон улсын гэрээний тухай хуулийн 8-1-2 заасны дагуу энэхүү зээлийн хэлцээр нь улсын хурлаар заавал сойрхон батлагдах олон улсын гэрээ тул эрчим хүч 4 төслийн зээлийн хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлсэн дэмжих хүсье.